За яаж энэ хар нүхнээс гарах вэ? Яаж энэ кодлоос гарах вэ гэвэл алдагдал бол юун дээр өшөө жоохон ажиллаад өгөх шаардлагатай вэ гэдгийг чамд өөрт чинь хэлж өгж байгаа мэдээлэл байждаг. Харин энэ бол ерөөсөө нэг 95% нь алддгаа хэвийн зүйл, байдгал зүйл гэж ерөөсөө ойлгож болохгүй. Тийм буйны байгууллага шиг байж ерөөсөө болохгүй гэсэн. Яагаад гэвэл чи мөнгийг олохдоо залуу насаараа цаг хугацааг трейд хийж сольж олж идэг. За тэгээд дээрэс нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг харах хэрэгтэй. Би алдагдлыг төвчдөг, хүлээдэг хөөн гэд ингээд кодлчихсан байдаг. Харин үүнийг алдагдал гарах юм бол би илүү задлан шинжилж, нягтлж, юун дээр алдаа гарчваа гэдгийг олж тогтоож дараагийнхаа арилжаан дээр илүү сайжруулахыг эрмэлздэг хөөн гэж сольж өөртөө кодолж бас дээрэс нь итгэл үнэмшлээ өсгөж өгөх хэрэгтэй. За мөн арилжааныхаа хувийн дүрмдээ зөвхөн төлөвлөгдсөн алдагдлыг л хүлээнэ. Нэг арилжаа хийсний дараа 30 минутаас 2 цагийн пауз авнаа. 2 арилжаа дарааллаад алдагд хүлээчих юм бол тухайн өдрийнхөө арилжаагаа бүрэн зогсооноо, маргааш болтол арилжихгүй, нөгөөдөр болтол арилжихгүй гэдэг ийм дүрмүүдийг өөрийнхөө арилжааныхаа дүрмэндээ оруулж өгөх хэрэгтэй шүү залуусан. За тэгээд далд хумсар арилжааны сэтгэл зүй Forex-ийн зах зээлийн хамгийн чухал мэдээллүүдийг сонсож, мэдж, мэдлэгээд хэлхийг хүсвэл энэ хуудастай хамт байгаарай.